За өнөөдрийн 2 дахь тоглолт Хаанбанк болон GSP Capital. Хоёр багийн тоглолт эхэлсэн. Хаанбанкнаас өнгө тоглолтод оролт эхний тоглолтын амжилттай болж байна. GSP ялын зэжил дээр нь хамгаалт хийсэн. Хаанбанк Ялын дэшил амжилттай. Зүрх хурдан тоглохоо. Спортын бас алдаа хүлээж байна шүү гэж. Торгуулийн шидэлтийг үүсгэж хажуугаас SGB мөнгө төлөлтөнд оруулна. Мега. SGB-г баг нэг болов. Яасан 2 дотлогоо алдсан. Нэмээд өөрөө самбар аваад нэмсэн дотлогоо амжилттай болж байна. Багийн 3 дахь нөө. За бүрв цагийн дотлогонд алдаа гарсан. 2 шидэлтийг үздэг нь багийн анхны алдаа. За дөрөв ихний шидэлтээ алдсан. Сүлих амжилттай болж байна. Багийн анхны оноо.
Нямбат Балжин ям. За голоос хосоо 2 тоглосон. 3 залт гэж өнгөөр гарч байна. Сяамбахны товтлогоо хослын хамгаалт авчлаа. Зөрөө дурдан товтлогоо Нямбат задлсан голын төшөд Батмендийн 3 оноо. За дамжуултаа алдсан Батмен илүү алхам төчмөг орлож байна. За Бат Эрдэнэ зөрөөд илүү алхамд хийсэн. GSB тоглохонд хос 2. Нямбат Балжин ям. За хос 2 гол дээр авсан. Буцаагаад Нямбат өтгсөн. Хос 2. За дундаа шийдсэн шийдсэн амжилттай болж байна. Багийн 8 дахь оноо. Бүрсрэн довтлогоо алдсан. За хамгаалтын самбараа Балжны мавд өгсөн. Хос 2 дахиад нэгэн довтлогоо амжилттай үүсгэж байна. Багийн 10 дахь оноо. Хаан багнаас минут амралтыг авсан. 11 ярцаатай. За минутаа амралтаа авч гарч байгаа баг довтлогоо алдчихлаа да. За зөрүүд хосоо 2 дээр довтлогын алд биелсэн. Баг 2 дахь л да. Бүрсрэн за олон зашилтыг олсон амжилтгүй бай. Нэгдүгээр талд орсон 9 онооны зөрүүтэй. Хос 2 илүү алхам төжмөг орлож байна. За бакнаас 2 цэцлээ аваад пүрэг цаг дураас явуулсан шилдэг амжилтгүй. Нямбат. За нэмэтэлэн шилдэг амжилтгүй. Зөрүүд хурдан довтлогоо бүрэг цаг дамжуулалтаа алдчихлаа.
Сэхэл даргын дамжуултыг өгөөд туслуулчлаа. За одоо энэ шийдэлтийг Батманд явуулсан амжилтгүй. 2 тогломж үүсгэхэд нэмсэн тоглоо. Балчин 8-2 нь болсон. Баг 12 дахь нь. Багийн 3 дахь нь. За зөрөө GSB-ийн тоглоо. Олон зэ шидэлтэй амжилттай. Батмандын 3 оноо 15 3 болгож байна тоглоом нарцаг. За 12 оноогоор илүү ороод ирсэн. GSB Capital. За махны тоглоо алдаа гарсан. Бат Эрдэнэ дөрөв өршөлтийг үзтгэр болж байна. За балжны өмнөгийн туслаад болсон их төшиг. За бүрүү цагтын тоглоом дараалал гарсан. 2 шидэлт үзтэн. Багийн 4 талдаа. За дөрөв өршөлт нэмжлэл болсон. 6-15. Нямбат за 10 жижиг зарлаад өгсөн. Дахиад олон дэш шидэлтийн амжилтыг үзүүлж байна. Батманд 18 дахь нь. За ер нь энэ тоглолтын дээр 3 удаа олон шидэд оруулчлаа. Эхнийхийг нь гэхдээ 2 оноогоор дооцсон 6-аас тагшилсан. За багны тоглоо амжилтгүй Нямбат. За дамжуултын туслаад болсон. Илүү алхам тийчүүдээ гэсэн алдаа гарчээ. 2 шидэлтийг үзтгэр болж байна. Багийн алдаа 4 үстэй ш. За дөрөв шидэлтийн амжилттай болсон. 8-18.
Яг 10 онооны зэрэг байгаа. Холсоо 2 нэмээд 2 авсан. Багийн 2 дахь оноо. За нэгдүгээр үеийн цаг дуусахад 50 секунд л хугацаа үлдээд байна. Хаамбаг тоглохонд. За гол дээр аваад унаа шидэл амжилтгээ. Зөрөө тосоо 2. Алдаа салгасан. Бат эрдэнэ алдаа. Хоёр шидэлтийг үздэг нь багийн 2 дахь алдаа. За сүүлийн 10 секунд. За олон зэчил намжилтгүй. 2 секунд өгцөлдсөн Хаамбанк тоглохонд. За шидэлт намжилтгүй болсноор 8:22 цагтаар тоглолтын 1-р үеийн цаг дуусч байна. Тоглолтын 2 дугаар үе. GSV-ийн тоглолтод орсон. За доошогт дамжуулан таслагдсан Хаамбанк тоглохонд. Бат эрдэнэ. За осор үедээс мөргөд орсон. Хоёр хамгалагчийн голоос гарч ирээд тоглосон тоглоо. Алдаа болж өөрсөн. Хоёр шидэлтийг үүсгэр болж байна. За балж нэмээ алдаа. Дор үеийн багийн анхны алдаа болж байна. За балжны 3 шатсан шилэмжлэхгүй. Хаамбанк хамгаалсан сумраа аваад уршаага өгсөн дамжуултын таслаад авсан хос 2. За өөрөө голоор доор дамжилт өгсөн балжны 8.
ил олгонд ч юм орлож байна. Сега дундаа шийдсэн шийдлэмжлэлтэй. Наранхүү багийнхаа 11 дахь хоног явж байна. Хосоо Эрдэнэс 2-0. За зөрөө бүрөөсөрөн 3 шилсэн шилдэмжлэгээ 2 толгомж үүсгэж авсан. За дахиад наранхуу 3 шилсэн шилдэмжлэгээ. Бөмбөг хамгаалагчаас нүрэн шулаа гарсан. Хаан банк тоглохонд Батэрдэн. За Батэрдэн дэмжилт өгсөн дотлогоо авсан. Зөрөөд хосорын ордонд дотлогоос дот. Багийн 24 дахь нь нэмэлтийн шийдэлтийг үздэг нь. Батэрдэн 3 шилсэн шилдэмжлэгээ. Уршаагаа өгсөн дамжуулалт хос 2-ын дотлох амжилтыг хатах Балжны матхад нэмсэн дотлох амжилт болж байна. За бүрэн цагт 2-ыг авсан. Баг 13 дахь нөө. Нямбат дотлогоо алцсан. Нэмсэн дотлогоо 2-ыг. Мөнх 2 багийнхаа 27 дахь хоног авсан. 14 онооны зэрэгтэй. Батэрдэн доош өгсөн дамжуулалт талхтанд өглөөд буцаад өрдөр бөмбөг ирсэн. Довлоод орсон 2-0. Нямбат 3 оноо авснаар оноо нарцаа 30-15. За GSB 2 дахин илүү оноотой яваад байна да. За авшаа гараад өгсөн дотлогоомжлолтой. Батвэл 2 оноо авсан. Хаан банк минут амралтыг авахд хүрлээ. 2 дахь үе талд орсон.
За минутын амралт гарч ирээд ямар тааш 3 хоног авч байна. Бөрөсрөнгийн олон дээр шийдэл амжилттай санааны харьцаа 18-32. За GSP зүрх тоглоонд за зөрүүлээд хариуг нь барьсан. Батбэлийн 3 оноо. Батэрдэн. За хоёр хамгаалагч очиод байгаа Батэрдэн дээр. Довтлсон амжилтгээ довтлогчоос мөн нөрөн шүлээ гарсан. Нямбат. За гоё гаргаад гисэндөө дахиад 3 шилдэг шийдэл амжилтгүй түрүү яг тэр зэгээс хийдэг шүү дээ. Хоёр дахь боломж өөр дээр нь үүссэн. Задлаад гисэн Нямбат. За энэ одоо Балчны 3 шилдэг шийдэл амжилтгүй дахиад боломж үүссэн. Өөрөө л шийдэх болсон доо шийдэлтний амжилтгүй дахиад самраа 4 дахь боломж үүсгэж авч байна. GSP. За Батбэл 3-аас явсан дотсан. За урдан тоглоогоор Наранхуу 2 оноо авч байна. Хоёр тоноо. 2 дугаар үеийн төд тосгод 2 минут 15 секунд өгч байна. Балчнэм. За давтал 4 секунд өгч. За хамгаалал гоё ялаад байгаа. 1 секунд өгч үлдсэн. За GSP капитализм мөр тавхлаг авч байна. Давталханд 2 секунд өгч. Үлдсэн байгаа. За нөрөн шоноос хүмүүст тоглолтод оруулаад амжаад өгн 3 шидсэн шидэлтэн амжилттай болж байна. GSP. За тэгээ зөрөд алдаа гаргацсан. Багийнх нь 3 дахь алдаа. 15 онооноос рүүт яваа. Олон дээр шидэлт амжилттай 2 дахь боломж үүсгэсэн Хамбанк. Наранхуу. Батэрдэн. За доошоо өгсөн дамжуулалт нь нөрөн шоглоогоор авсан. За гой дамжуулалт гэсэн Батмен 2 оноо. Хос 2 бүмэн тасаг үүтсэн. Орон тавцлагаар 2 нь авсан. Багийн 37 дахь оноо. За 39 дахь оноо юм байна.
19 онооны зэрэг гараад ирсэн. Тоглолтын 2 дугаар үеийн зэд тусахад 50 секунд хугацаа үлдэж байна. За 12:39 2 шидэлт намжилт болж байна. За өөрөө шидээр 3 оноо авч байна. Мөнх гэрэл. Нилийн шидэлттэй баг байна да SGB Capital 42-2. За ёстой 20 онооны зэрэг гаргаад ирсэн. Бот ирний тоглох амжилт бай. Зүрөө талдаа гаргасан. За 19 секунд хугацаа үлдсэн байгаа. GSP Capital-аас минут хамгаалтыг авч байна. За 19 секундын хугацаанд довтлох хэрэгтэй GSP Capital. 10 секунд үлдсэн. Довтлох гэж яарахгүй байна. Секундэд дуусгаад шууд нэг довтлохыг аваад 2 дугаар үеийн зодсон. 5 секунд хугацаа үлдсэн. За өөрөө гоё эргээд довтлоод орсон довтлох амжилттай. 44-өөр ярцаад байгаа тоглолт ихний хагас тасарлаж байна.
ансар хийж байгаа юм. Садуулын 3 дугаар үе. GSP-с мөн тоглолтноор тосрын давтахнаар алдаа гарсан. 2 шидэлт үздэг гэж байна. Эхнийх нь амжилтгүй бай. Хоёр дахь шидэлт нь амжилттай. Багийн 45 дахь оноо. Зөврөө таан банк 3-аас явуулцаа. Холын дэш шидэлт амжилттай. За бүрсүр бас 3-аас нийлээд хийчих шиг боллоо. Онооны харьцаа 25-45. За Нямбат ивгүй байдлаас 3-аас шидэлт шидэлт амжилтгүй бай. Өөрийн шолог бомбо гарсан. За банк зөрөө довтлно. Бат Эрдэнэ доор шахаад 2 амлах шүдээс довтлсон. Довтлон амжилтгүй бай. Яа доош дамжуултыг үгүй. Балжин амил болох гэж юмгүй орлож байна. Бат Эрдэнэ 2 толомжийг үзүүлэг лаатгаад голоор дамжилтыг доош өгсөн. Давтлан амжилтгүй бай. GSP. За 2-1 Бат Эрдэнэ дээр алдаа хийсэн. Аяжгаас мөнгө тоглолтод оруулна. Батминди алдаа. Багийн 3 дуурын анхны алдаа. За оршигсан дамжуулалт нь нөрөн шавлаа орсон.
За бахнаас сэлтэнүүд орж ирж байна. 12 оноо 22 онооны зэрэгтэй. Наранхуу. За дамжуулсан тасалт хөндөгсөн. Давталгаанд 12 секунд хугацаа үлдэж байгаа. Батэрд нь завар доор аваад шахсан. Батэрд нар бөмбөг очингод хоёр хамгаалагч шахаж хамгаалал хүмүүийг нь тасалчаад юм уу давталгааг нь амжилт болгочод байгаа. За зөрөөд гой сул дамжуулал Балжин 83 оноо. 50-25. Наранхуугийн шидэлт амжилттай болсон. 6-аас ишгээд 2 оноогоор тооцоолж байна. Багийн 27 дахь оноо. За Батмын живчнаа шидэд 3 оноо авсан. Онооны харьцаа 55-27 болоод толцсоор байна. GSB-ийн хувьд нь бүгдээрээ 3 дахь залуучууд шидэд байна. Шидэлтүүд нь тэгээ онооч өндөртэй. Тэгээ зөрөд хурдан давталгаанд гарахаар бас давталгаануудаа амжилттай гүйцэтгэж байгаа. За олон дэш шидэл амжилттай. За энэ живжнаас бараг сүүлийн 4 давталгаан дээр 3-аас шидлээ шүү. Балжин 8 минут дундаас шидсэн шидэл амжилтгүй. Батэрдэн дээрээ дарсан. Алдаас илгсэн. Багийн 3 дахь алдаа. Долоо. Овг юм бэ? Овг нэг. Батмөр? Үнэ. Батмөрийн үнэ. Шүгэл дуурсан багийн алдаа 4 болж байна. Гуравдугаар үеийн зад басаад 2 минут 10 секунд хугацаа үлдэж байгаа. Олон зэш шидлээ шүү. Тэгээ хос 2 самраа аваад болсон. За доош дамжуулт өгсөн Балжин 8 давталгаа амжилттай. Багийн 57 дахь оноо.
За 30-57 27 онооны зэрэг болоод нэлээд их онооны зэрэг гараад ирсэн байгаа. Батминд 3 ашигтай хийцээ. Багийн 60 дахь оноо 30 онооны зэрэг. За албан байгууллагуудын дунд зохион байгуулагддаг Сагсан бөмбөгийн корпорат лигийн CS2-т шинээр орж иж байгаа баг SC Capital их өвчтөр өсөлтөнд үзүүлэхээр шинжтэй байна да энэ өдрөлд. За корпорат лигийн эхний үлрэл, эхний сезон Монгол банк хөчлөгийг авч алтан мэд аваргаар тодорч байсан. За балжин ям хос 2 7-5 секунд их зөвлөсөн. Хос 2 л өгсөн дамжуултыг натаад хажуун шулаа гаргаж байна. 3 секунд их зөвлөлтлээ тоглохонд. Хажуугаас бөмбөг гаргасан. За шидэд амтсан. Хоолын зэ шидлээ амжилттай. 63-31. За тоглолтын 3 дугаар үеийн цаг дууссан. 64-63 хацаатаар. Мэдсүн бүл биш битэр гэр бүл цогж исэн цагт толол танад таш дүүр онлын чиний бэр биш хамаа чиний нүүр буруу газар дараалам чиний амьд сүр чиний амнаас өрн цааснаас тэрийг суман дүүр амжилт гэдэг бисташ би чамаг ола дүүр ивдэрх юм машин шин миний хамаг намаг дүүр гарбо алон боло төрхөд тэрний биен хөөр хамаа чи хөөр зэми ара чамаа төхөөр миний споро юм мэд гихтэй зүвөр чихээ алуурчд мэд сүйг өмөр галгаран бонас нэг бол донас чамаа түн гिच шача мэж тоолн нөхөр зөтөг нот бэсэн trip water tour clock curtain зурга юм уу хашаа өгөхөр яга ногоон гэдэг бүм бэлэн шууд лөөх хамаа чамаа цоолн над бэвэл имч нөөх бүдүн бэнтэг шаавал цуух байхта гитсөөх цагта шалган төлн доо харан юм а зөөх хамаа дэндүү олон гихтэй тойрог дотор цөөх би буста зүрхэн гэдэг хүмүүсээс би өөрхөн үхэр дэргээр тулаа гүцэн миний үхэр мөр бодлоо рэп биста котик шэлгэн бараг мөр би замын хүнцүү тэгсэн биста мэдсэн юм бут За тоглолтын шийдвэрлэх 4-р үе эхэлж байна. За GSB-ээс тоглолтод ороод давталгааны нэмэлт болсон. Өмнө жил 2024-25 он зохион байгуулагдсан анхны группэд лигт за финалын шатанд дулааны цэцлэгээс танс 4 болон Монгол банкс 2 баг гарч ирээд 2-0 харьцаатайгаар Монгол банк аваргалж ирсэн байна. Саамбакны дутамжтай багийн 36 дахь оноо. За өмнө жилээс эмэгтэй баг тамирчид тамирчдын дунд зохион байгуулж байсан. За Капитрон банк болон Улс угийн эдэрдэх газар гэсэн хоёр баг орондоо пенальтад
2-0 харьцаатаагаар Капитромаг аваргалж ирсэн байна. За хоёр тогломж үзэхэд авсан Батэрний тоглоо амжилттай нэмээд алдуулсан. Багийн 38 тоноо. За албан байгууллагын дунд 8 минутаар цэвэр 4 явдаг ороо давталтай корпорат лиг. За нэмэлт шийдлийн амжилттай болсон багийн 39 тоноо. За тоглоом 10 секунд хугацаа үлдсэн. Хос 2. Жавжруулагсын зөрөө тоглоод орсон. Задлж байгаа юм байна. Хос 2 өөрөө 3-аас явуулсан. Олон зэр шилдэлт амжилтгүй. За олон зэр шилдэл байсангүй. 2 тогломж үлдсэн. Араас нь орж ирээд хөнгөө таслаад авсан. Өөрөө 3 шидэ 3 он авч байна. Багийн 67 тоноо. Багийн 41 тоноо. За ямар нэгэн алдаа байсангүй бүгд талаад авсан. Наранхүү. За алдаа гарч байна. 2 шидэлт үлдсэн. За хос 2 нь авч байна. Бүгэн 69 тоноо. Эхний дотлогоо нь хамгаалтанд ороод хос 2 бүгийг нь барьж аваад 2 нь болгосон. Наранхүү дээрд орсон. Багийн 44 тоноо.
За Бат Эрдэнэ дээр алдаа гарсан. Нямбатай алдаа. Хоёр шидэлтийг үздэг нь багийн 4 дахь алдаа, 3 дахь алдаа нь гарч байна. Тоглолтын дуусаад 3 минут 42 секунд явах зөвлөсөн. Зэн тоглолтын араас Mobicom болон Монгол банк гэсэн хоёр баг тоглоно. За хоёр дахь боломж үсэд давлсан давлахнаар алдаа гарсан. Дахиад хоёр шидэлтийг үздэг болж байна. Багийн 4 дахь алдаа. За буян шиг алдаатай болоосуулсан. Пүрэв цаг техник шидэлтийн амжилттай багийн 45 дахь оноо. За сүүлийн шидэлт нь голцон дээр 2 байгаад зэрэг тунсан. Багийн 46 дахь оноо. Хос 2 дондын шидэлт амжилт үзэж байна. Багийн 71 дахь оноо. За Хос 2 24 оноо авсан үзүүлэлттэй. Бүх тоглогчдыг дэргүүлж байна. Араас нь Батмин 16 оноог авсан. Торолоор шидэлт амжилттай багийн 48 дахь оноо. 3 минут 5 секунд хугацаа үлдсэн. GSB Яа давтан амжилтгүй. Пүрэв цагт өөрөөс нь бөмбөг нөрөж улаа гарсан. GSB дахиад давталгоонд. Хос 2-3 шидсэн. Хос 2-ын шидэлт амжилттай. Багийн 74 дахь оноо.
За тоглолтын цаг дуусахад 20 секунд хугацаа үлдсэн. 55-78. За тоглолт нэгэнтээ ойлгомжтой болсон. За Жавчнаас шийдсэн шийдэл амжилтгүй. Хамбанк 3 2 1 за амжаад 2 нь авсан. 57-78 цаатаагаар GSB Capital тоглолтод ажлыг авч байна.